төлөөлөгч, оюун зуул төлөөлөгч. Энэ төсөл бол маш чухал төсөл. Тэгээд төрөөс иргэддээ үзүүлж байгаа, үйлчилж байгаа үр дүнтэй бөгөөд маш чухал юм төсөл юм аа. Одоо амьдрах орчныг сайжруулж өгч штэ. Тэгэхээр энэ төслийн ажлыг илүү ил тод, илүү нээлттэй, илүү иргэд оршин суугчдад хүргэж явах нь зүйтэй гэж нэгдүгürt бодож байна. За тэгээд иргэдээс ирдэг одоо гомдол санал төлөөлөгчд хандаж ирүүлдэг өргөдлүүдийн агуулгын хувьд аваад үзвэл бараг 30 гаруй хувь нь ерөөсөө л энэ орон сууцны засвар арчилгаатай холбоотой асуудлууд байдаг. Тэр дотроо дээврийн асуудал, за мөн дулааны асуудал, дулаалгын асуудал, за тэгээ лифтний асуудлыг орон сууцны иргэд суус өмчлөгчтэй холбоотоос ингээ шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг өгдөг. Тэгээд ингээд аваад үзэхээр зарим орон сууцнууд нь баригдаад удаагүй 10 жилч болоогүй байгаа барилгын орон сууцны дээврийн асуудал нь одоо бэрхшээл үүсчихсэн, дулаалгын асуудал үүсчихсэн, лифтний асуудал үүсчихсэн байх тийм жишээнүүд байдаг. Тэгэхээр эндээс харахад хоёр зүйл дээр бид нэр цаашдаа анхаарах шаардлагатай байна. Нэгдүгээрт яг ямар шалгуураар, яг ямар дарааллаар дүүрэг хариуцах уу, эсвэл нийслэлээр захирагчийн ажлын алба хариуцах уу? Аль нь сан төсөлтийг аваад ямар шалгуураар эренбэлж тухайн орон сууцны дээврийн асуудлыг шийдэх юм, дулаалга лифтний асуудлыг шийдэх юм бэ гэдэг энэ зүйлүүдэд жилийн жилд ил тод нээлттэй ингэж хүргэж явмаар байна. Нэгдүгээрт. За хоёр дахь чухал зүйл нь юу вэ гэхээр ашиглалтанд орж байгаа улсын комисс хүлээж авж байгаа тэр барилга байгууламж орон сууцныхаа хамгийн их асуудал үүсгэхэд байдаг түрүүн миний дурдсан энэ гурван зүйл дээр хариуцах хугацааг нь одоо байгаа хугацаагаас нь нэмж өгөх шаардлагатай байна. Тэгэхгүй болвол өчнөө үнэтэй байранд ороод 10 жил ч амьдраагүй байтал лифт нь нэвдрээд тэгээ иргэдэн дундаасаа мөнгө нийлүүлж лифтээ янзлуулах уу? Аль эсвэл сөөхн хөрөнгө гаргаж хийх үү? Эсвэл нийслэл одоо иргэдийн татвараас бүрдүүлсэн төсвөөрөө хийж өгөх гэдэг чинь өөр аягүй сонир ойлголт байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бид нар хяналтын үйл явцаа илүү сайжруулах шаардлагатай гэж харж байна. Ийм тодорхой санал байна.